Байцгаана уу хамтдаа эзгээ нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Asian Idol Academy-ийн загвар өмсдөгч манай Дүүрэн Бэлэг оролцож байна. За мөн одоо Дүүрэн Бэлэг маань өөрийнхөө одоо хайртай эмээ Эрдэнэ Чимэгчтэй оролцож байна. За та хоёрт өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За одоо Дүүрэн Бэлэг маань өөрийгөө үзэгчдтэй гоё танилцуулъя. За би одоо 11-р ангийн Алтан гэрэл огтой Дүүрэн Бэлэг гэдэг сурагчаа. Загвар өмсдөг тийм ээ. За энэ талаараа үзэгчдтэй яриулъя. Хизээнээс ер нь загвар өмсөж эхлэв. Чамд загвар өмсөж эхлэхэд юу нөлөөлөв? За би анх 2025 оны 5 сараас хойшоо одоо хичээлээд 1 жил болсон байна. Тэгээд миний одоо загвар өмсөх сүүр шалтгаан гэвэл бас ээжтэй минь холбоотой байдаг. Тэгээс би бас өөрөөс тайзан дээр алхах дуртай гэдгээс бидэж эхэлсэн байдаг. За манай одоо Эрдэнэ Чимэгч маань бас үзэгчдтэй өөрийгөө танилцуулъя. Намайг Эрдэнэ Чимэг гэдэг. Би манай зэхүү тэг анх удаа энэ нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай байна. Нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. За сая манай Дүүрэн Бэлэг маань хэлж ийн ээж нь одоо өөрийгөө айгуу гоё ингэж дэмждэг гэж юм. За энэ талаар ярил ээж нь яг яаж дэмжив? Гэр бүлийнхэн чамайг яаж юу дэмждэг вэ? За одоо эмээмнээс ялангуяа наагаас загварын одоо шоугаар маш сайн дэмждэг. Тэгээд бас аав ээжгээд ер нь нааг загварын төрлөөр маш дэмждэг. Тэрэнд бас их баярлалаа. За Дүүрэн Бэлэг маань бүр сая нэлээд өндөр харагдлаа. Чиний өндөр ер нь хэд вэ? За миний өндөр одоо 193. Эмээгээс нь асуухад Дүүрэн Бэлгийн ер нь аав ээж нь юм өндөр үү? Яаж одоо юм өндөр болов? Дүүрэн Бэлгийн аав тал нь маш өндөр хүмүүс байдаг. Манай талаас манай аавын тал өндөр, манай дүүнэр үлдэх өндөр. Тий. Манай хүүч өндөр. Тий. За одоо загвар өмсдөг мэдээж одоо Asian Idol Academy-ийн загвар өмсдөгч. Тэгээд Asian Idol Academy-ха талаар бас үзэгчдтэй мэдээллийг хүргээрэй. Одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? За одоо манай Asian Idol Academy 2019 онд Бакаотод байгуулагдсан. Дэлхийд 26 салбартаагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд манай Asian Idol Academy дан ганц загварын алхаа гэхээсээ илүү K-pop үжиг, тэгээд арьс арчилгаа, зөв бол зэрэг бас маш олон төрлийн үйл ажиллагааг явуулдагаараа давуу талтай байдаг. Тэгэхээр одоо Asian Idol Academy-ийн одоо энэ сурагчид маань хажуугаар нь бас эрүүл амьдралын хэм маягтай байт юм байна. Одоо эрүүл хооллолтыг хүртэл заадаг гэхээр. За чи одоо 1 жилийн хугацаанд академид одоо яваад загвар өмсөж ийн гэж юм. Чамд яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Алхаа гიშгэж гэдэг юм уу? Бие авч явах байдал эсвэл одоо сэтгэл зүйч гэдэг юм уу? Юуны төрөнд над өөртөө итгэл маш их нэмэгдэж байгаа юм шиг санагддаг. Тэгээд тайзан дээр алхаад өөрийгөө харуулад гэж нэг тэгээд миний хувьд бол маш гоё байдаг. Өөр ямар хоббитэй вэ? Мэдээж чөлөө цагаараа зөндөө олон зүйл хийдэг баг. Би ер нь чөлөө цагаараа их өөрийгөө их хөгжүүлэх хүсэл зорилготой байгаад идэг. Тэгээд аль болох сакс волейбол тоглоод байж идэг та. За одоо Эрдэнэ Чимэгчээс асуухад анхных нь одоо зээ юу яг хэддэх зээн вэ? Тэгээд бас анх эмээ болох мэдрэмж нь бас ямар вэ? Миний энэ 2 дахь зээ. Анх энэ дээр нь ах нь байдаг. Энэ охины хүүхдүүд л. Тэгээд ах нь бол юу хамгийн анх нь эмээ болоход бол би сонин мэдрэмж төрж ирсэн. Нөө охин маань оюутан байсан. Юугүй хүүхэд гаргалаа гэдэл жоохон тийм байсан. Тэгээд хүүхдээ гараад ирэхээр зэгээ гараад ирэхээр шал өөр болт юм лээ. Би бол одоо өөр хүүхдүүдээс илүү ацийн нэртэй шал өөр хандлагатай байдаг. Аль болох энэ мэрэгчлэлтэн ч гэсэн ажил хөдөлмөртөнд юу яах зогсуулаад нэг юм юу зогсуулж одоо тусалж байл гэж боддог. Тийм. За Дүүрэн Бэлгийг тэгвэл яг анх харсан сэтгэл ямар байсан бэ? Тэр мэдрэмж рүүгээ эргээд очил бас яг анх тэрхэд яг ямар байсан бэ? Энэ аяг хөөрхөн юм их том хүүхэд гарсан л да 4 хил гарантай. Тэгээ анх энд хотод төрсөн. Би л өөрөө бор өндрийнх. Тэгээд гачин том ахыгаа батхан л их том хүүхэд гарч ирсэн. Айгу би ирхүү. 4 хил гарантай тийм хүүхэд гарч ирсэн. Ер нь угаасаа л юм төрхтөө л том төрсөн юм шүү дээ.
хоёр ер нь эмээ өвөө за дүүрэн бэлгийн хувьд аав ээжтэйгээ харилцахаас илүү эмээтэйгээ харилцах харилцаа нь яг юугаараа ялгаатай байдаг вэ? Одоо аав ээжтэйгээ ярилцах нэг өөр, эмээтэйгээ ярилцах нэг өөр. Одоо эмээх хэрэл цаанасаа нэг тийм нэг өөр гоё мэдрэмж авдаг. Аав ээж болохоор ингээл ашиг хамгаалагч тэргээд тиймэрхүү мэдрэмжүүд л авдаг. Эмээтэйгээ хараа арай нэг тийм тав тухтай нэг тийм гоё мэдрэмж л аваад идэг. Аав ээжээс нь их өмөөрхөө таны хувьд хүүгээ яаж юу өмөөрч байна? Өмөр л дөө. Гэхдээ манай хүүчлэг айхтарч тийм сахилахгүй ийм тийм асуудал байхгүй. Тий. Нэг айхтар сүйд болоод юм яг тийм хүүхэд биш их дараа төлөв. Тийм болоод нэг айхтар юу аахгүй зүгээр библ голцуул зүгээр тийм хэрэгтэй ийм хэрэгтэй юу. Одоо эмээдээ юу хэлэх вэ? Одоо ямар юм сурах гэж байна уу? Тиймэрхүү юм асуу. Тэрнээс үл нэг айхтар бид ч одоо тусдаа бие болоор хөдөө ажлыг явцдаг. Тэгээд л голцоо тэмцээнд үлэх тусдахыг боддог. Тэгээ ямарваа юмд л энэ сайхан насанд байрал бие сайн хөгжүүл ажил төрөл сайхан хөдөлмөрлөл гэж бодож байгаа. Дүүрэн бэлэг ер нь багтаа ямар хөвтэйсэн бэ? Одоо яг юу нь өөрчлөгдөж байна? Одоо мэдээж хэлжтийн насн дээр явж байгаа учраас ааш цанаа нь ер нь хэр өөрчлөгдөж байна? Багтаа бол жоохон тийм саглахгүй жоохон шар хүү байсан. Тэгтээ нэг тийм эрдүүтэй өөрхөн хаалвал очиод гэвтээд өгөн унтаад өгөн тиймэрхүү нэг өөрхөн тийм хүүхдээ байдаг байсан. Одоо бол миний хувьд бол энэ тэмцээнд оролцсоноос хойш бол маш их өөрчлөлт орж ийн гэж бодож байгаа. Хүнтэй харьцаа тэгээд ямарваа бие авч явах байдал шал өөр болж байгаа. Тэгэхээр энэ тэмцээний талаар бол маш их ашигтай сайхан л байна гэж бодож байна. Дүүрэн бэлгийн хувьд сая загварын одоо тайзан дээр алхдаг гэсэн яг ямар бас амжилтууд гаргасан бэ? Бас амжилтуудаасаа үзэгчдэдтэй дурдвал. Би 2025 онд хятад улс зохион байгуулагдсан Silk Road International Fashion Week-т одоо шилдэг 10 гэх цолыг өртөж авч ирсэн. Одоо ганцхан жилийн хугацаанд бас ийм том шагнал авсан юм байна. Тэгэхээр маш ирээдүйтэй санагдаж байна. Тэгээд загвараа бол хаяхгүй яг ингээд байнга л загвараараа явах тийм бодолтой байгаа юу? Тий, би ер нь ирээдүйд ер нь одоо өөрийнх нь нэрийг дэлхийд гаргасан тийм нэг одоо Монголын өв соёл тийм үндэсний хавцыг ер нь их тань сурчлуулсан тийм одоо загвар өмсгч олон тал гэж боддог та. Таны хувьд хүүгээ яг загварын тайзнаас ер нь харддаг уу? Яг ойроос харж ирсэн үү? Эсвэл зүгээр утаснаас ингээд бичлэгийн ч юм харж ирсэн үү? Харж ирсэн тий. Ямар мэдрэмж төрж байна? Маш их сайхан мэдрэмж төрн зургийг аавна өөрийнхөө пейс дээр тавина хүн амьтантай гайхуулах дуртай. Маш их тэр зургийг харж их сэтгэл ханамжтай л байж идэг. Мэдээж одоо ийм гоё хүүгээрээ ийм сайхан одоо хангаар том залуугаар одоо гайхуулахгүй гэдэг юм. Тэстэ гайхуулаад явж юмар хүү байна. За дүүрэн бэлгийн хувьд тэгвэл эмээтэйгээ хийх гоё тийм дуртай зүйл гэж байдгүй. Эмээ нь мэдээж хөдөө байдаг. Ирээд нэг хит хоног хоёлаа нэг тийм хий гэд тийм одоо зүйл байдгүй. Хоёрын дандаа юм хийдэг. Миний хувьд бол эмээтэйгээ ер нь одоо сүүлийн үед бол нэг хамт байгаад байдаггүй. Гэхдээ өмнө нь бол бага ахтай их хөдөө хамт явах дуртай гэсэн. Тэгээд хамт хонь мал хариулаад хамт гээд өдрөө нэг өнгөрөх бас бас гоё байдаг гэсэн. Аха. Эмээгийнх нь нэг юм зааж гараа. За манай дүүрэн бэлэг сая хэлсэн одоо өсвөр наснаа явж ийн гэдгсэн. Яг хизэнээс яг нэг юм том болж байгаа мэдрэмж танд төрж хэлсэн бэ? Таныг халамжлаад ч юм уу нэг юм тэгэл хөөх миний хүү чинь нэг том болж ийн доо гэсэн мэдрэмж төрдөг. Тийм мэдрэмжүүд юу н хизэнээс төрж эхэлсэн бэ? Одоо энэ тэмцээн эхэлснээс эхлээд л тийм мэдрэмж надад мэдэрч эхэлсэн. Ямар мэдрэмж? Нэг сайхан тийм хайр. Тэнэрлэлтэй. Баясгал. Тийм нэг жаргалтай мөчл байгаа юм да. Дөрвөн бэлгийн хувьд эмээдээ яаж хайраа илэрхийлдэг вэ? Би ер нь өгөл хоёроор л их мэдрэлгийг сэтгэдэг. Аль болох ил харуулаад байхгүй нэ гэсэн нууцх юмс одоо мэдрүүлэх гээл явж байгаа да. Эмээгийнх нь хувьд одоо хүүдээ хамгийн их захидаг зүйл нь юу байдаг вэ? Байнга хэлж одоо явдаг үг.
эзэн хичээвэл заяа хичээнэ. Яг үнэн. Мэдээж одоо яг энэ өсвөр насны дээр явж байгаа хүүхдүүд маань яг одоо энэ насн дээрээ л хичээвэл мэдээж одоо хэдхэн жилийн дараа амжилт өөрөө хүрээд ирнэ. За манай эмээх хоёр бол маш хөөрхөн эмээх хоёр байна. Бүр яриаг нь сонсоод хөөрхөн санагдчихээн. Тэгээд дараагийнхаа болон руу бүгд оръё. Хамгийн ингээд гурлаа нэг тоглоом тоглоё. Одоо хамгийн эмээ нь одоо хамгийн одоо унтамхай хамгийн одоо сахилгагууч гэдэг юм уу те. Тэгээд хоёрын хин нь илүү одоо юм хамгийн бэ гэдгийг яг одоо тодруулъя. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Эмээх хоёр бол маш хөөрхөн тийм хайр татмаар харилцаатай. Хөөрхөн эмээх хоёр маань хамтдаа эцэг нэвтрүүлэгт маань оролцож байна. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа болон буюу хамгийн тодруулах болон руу орцгоё. Тэгээд мэдээж хоёр маань хамгийн тодруулахтай гэхдээ нүдэн анина гэсэн үг. За тэгээд бид хоёроос асуулт асуунгууд одоо эмээх хэрэг өөрийгөө гэж бодож ивэл өөрлөгөө нүдэн анаа заана. Хүүгээ гэж бодож ивэл хүүрүүгээ заана. Тэгээд манай хүүч ихтэй адилхан өөрлөгөөс л имэрэгөө заагаад явна. Тэг хамгийн гол нь нүдэн анина би бинийгээ ерөөсөө харж болохгүй гэсэн үг шүү. За нүдэн анаараа манай хоёр оролцооч. За хин нь илүү их ирэх вэ? За хин нь хамгийн зөрүүд вэ? За хин нь төрүүлж уучлалт гуйдаг вэ? За хин нь хамгийн унтамхай вэ? Хин нь илүү их ярьдаг вэ? Хин нь хамгийн хөгжилтэй вэ? За хин нь хамгийн ажилсаг вэ? За хин нь хамгийн их инээгээл яваад байдаг вэ? Хин нь хамгийн тайван бэ? Хин нь хамгийн замбраагүй вэ? За хин нь зөөлөн сэтгэлтэй вэ? За хамгийн халамжтай нь. Хамгийн гоё хоол хийдэг нь. Хамгийн шударга нь. Хамгийн өгөөмөр нь. Хамгийн ухаантай нь. За хамгийн авьяастай нь. Хамгийн эмх цэгцтэй. Хамгийн дураараа. За болсон. За яар хөөрх юм бэ? Хамгийн тодруулсан. Ер нь хоёр энэ тэнцүүл байх шиг харагдчихэв. Би энийгээ айгүй хөөрхөн бас ингэж мэддэг юм байна. Тэгээд хамгийн одоо гоё хоол хийдэг нь гэсэн чинь эмээ нь өөрийгөө заалаа. Хүүн бас эмээгээ заалаа. Тэгээд эмээгийнхаа хоолнд бол их дуртай. Дуртай хар багаас салих хэлчихсэн дөө. Чи өөрөө ер нь хоол хийж чаддгүй эмээдээ гоё хоол хийж өгч байсан уу? Эмээдээ хоол хийж өгч байгаагүй маань. Энэ гэртэл хоолнд аавчтай л хийж өгдөг. За миний яг бодож ирснээр одоо хин нь илүү хэрхэлдэг вэ гэдэг тэнгүүт дүүрэн баярыг авах гэж бодож ирсэн. Ер нь бол үнэн байлаа. Тэгээ хин нь зөрүүд вэ гэсэн бас дүүрэн баяр гэсэн үнэн байсан. Тэгээд уучлалт гуйдаг гэдэг дээр би мэдээж эмээг нь байх гэж бодсон. Бас эмээнээсэн байна. Ингээд хөөхөн яг миний бас бодсноор байна. Мэдээж яалтчгүй эмээх үү хоёр байна. Аха. За манай хоёр маань ер нь хэр дотн вэ? Бид хоёр илэн даланг бол их байдаг та. Тэгээ хамт удаан байх тусмаа бүр хилэн далангуу нүүрмгий болол. Аав ээжтэй хилээгүй нууцаа эмээдээ хиллэх тийм тохиолдлууд байдгүй. Бараг байхгүй хаа. Дүүрэн баяраас маань яг нэг юм гоё зан чанар яг одоо харагддггүй одоо хамгийн гоё үнэлдэг тийм зан чанар нь юу вэ? Хүүгээсээ юу? Юу нэг элдэг эвсгэлтэй. Тэгээд одоо нэг эмээгээ нэг атуусны бодолд хүргэж өгч чинь суугдчихсан явна. Өмсүүлээд л үрхий суулгаж өгөөд л явдаг. Тиймэрхүү тосрохаг. Тийм сан чанартай. Чиний хувьд эмээгээс үнэлдэг яг одоо эмээгийн энэ зан л хэвээр гоё. Би яг энэ зангийн ингээд дуураймаар байна гэсэн тийм зан байдгүй. Одоо эмээгээс ер нь их маш их үлэр дуурал авдаг. Тэгээд ялангуяа ийм ажилсаг тийм эмх цэгцтэй байдлын их яадаг та. За манай дүүрэн бэлгийн хувьд хамгийн их урам авдаг тийм зүйл нь юу байдаг вэ? Одоо гэр бүл тэгээд эмээ өвгийн төвчлэх. Тэгээд найз нөхдөд
тиймүү дэмжлэгүүд их надад их маш урам зориг өгдөг. Танаа үеийнхээ ер нь найзуудаараа юу хийдэг вэ хөвчлэн? Манай үеийнхэн ер нь гадаал жилийн цаг өнгөрч тиймүү нэг сакс волейбол тоглоод тэгээд ажилладаг та. Ер нь сакс волейболыг тоглох дуртай гэж ярьсан тийм. Сакс волейболын яг зэрэг юм уу амжилт бас гаргасан амжилт байгаа юу? Бас баг зэрэг тиймүү амжилтууд байгаад байдаг. Имээ одоо имээг жоохон байх үед нь ямар байсан бэ? Одооны хүүхдүүд таны хүүхдийн хүүхдүүд бас ямар ялгаатай юм шиг харагдаж байна. Ялгаатай намайг жоохон байх үед үл ийм сакс болвол ингээ сакс идэр чинь нөгөө шороон дээр л ингээ паслж идэр ингээ явж мэдхгүй дамжуулж буудаад тийг тоглодог байсан. Тэгээ манай хоёр хүүхдүүд энэ хоёулаа ер нь сакс волейбол тоглодог. Ээж одоо энэ ээж миний хүү хоёр. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн одоо бүгд л тоглолцоо. Ерөнхийдөө үл дээшлээд бол бүр шал өөр болж байгаа. Тэгээ бидний үеийг бодох юм бол тийм маш их өөр ялгаатай тий. Одоо нэг хүүхдээ өсөлт хүртэл өөр болж байгаа шүү дээ. Манай үеэс чинь ингээл дээшлээ тусам өөр. Имээгийнх нь хилдэг ийм хөгжилтэй үг байдгүй. Ер нь эмээгийнх нь эсвэл ийм хөгжилтэй үгээс гадна бас ийм хөгжилтэй тийм одоо бодохоор нэг инээдтэй хөөрхөн санагддаг тийм үйлдэл бас байдгүй. Ингээд толгойд нүлдсэн. Ер нь ихтэй хөгжилтэй байдаг л та. Тэгээд үлдсэн гэхээс илүү маш олон тийм хөгжилтэй зөвлөлтгөөс мэдэрдэг. Их хөгжилтэй юм байна тийм ээ. Тэгэхээр имээ инээлгээл байж байгаа. Хамгийн инээдэг гэсэн чинь имээгээ зааж ирсэн. Тэгэхээр имээ болвол инээлгээл хүүхдүүдтэйгээ хөгжилдөөл байж байгаа юм шиг санагдаж байна. Хамгийн тийм хөөрхөн зан нь юу вэ? Имээг харахаар хайр хүрдэг. Гаднах төрхөөс нарахад л шууд тийм нэг хайрлал мэдрээд байдаг шүү дээ мэгээс. Таны хүүд тэгвэл одоо хүүгээ хараад хөөрдөм тийм ямар одоо зам байдаг вэ? Хүртэн зам. Тэгээ ер нь л гадна талаас хараад хайр үрнэ шүү дээ. Энэ хүүхдүүдтэй бил. За хамгийн их үлгэр дуурайл авдаг хүн нь хэн бэ? За одоо манай загварын багш. Одоо уянга багшаас их үлгэр дуурайл авдаг. Тэгээс аав ээжээс яаж хүн хайрлах, яаж хүүхдээ хүмүүжүүлэх, яаж сонирхлыг дэмжих тиймхүү одоо зүйлүүдээс их байдаг та. Мэдээж одоо маш том мөрөөдөл зорилготой байгаа байх. Энэ зорилгынхаа талаар ярил. Одоо миний зорилго бол одоо энэ загварын шоогоор дагнаж одоо энийг мэрэгчл болгоно гэж бодож байгаа. Тэгээд бас хаж байгаагаас өөрхөн дуртай зүйл болох сакс волейболол тоглоо явж байна. За Эрдэнэчимийн хичээс асуухад амьдралаас сурсан хамгийн үнэтэй сургамж нь яг юу байна? Миний хувьд бол хөдөлмөрлөх л. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэж тий. Яг залуу үедээ эргээд очивол өөртөө юу гэж зөвлөх вэ? Би юу? Өөрөө өөрийгөө л хайрладаг зүйл. За бид хоёрт нэг хүсэлт хэлсэн хоёр маань ингээд захиа бичээд хүрээд ирээрээ гэж хэлсэн. За ямар захиа вэ гэхлээр одоо имээ өөрийнхөө хүүгийн насан дээр өөртөө одоо хандаж захиа бичнэ. За хүү нь одоо 16 таа тийм ээ яг имээгийнхаа насан дээр өөртөө хандаж яг би тэгнэ гэд гоё юм захиа бичиж ирээрээ гэж хоёр зочиндоо хэлсэн байгаа. Тэгээд хоёр зочин маань захиагаа бол бичээд аваад ирсэн байна. Бүгдээ яг захиагаа уншиж сонирхъя. За 63 настай надад сайн байна уу? Энэ цагтлыг чамд залуу насны чинь би болох дөрвөн бэлэг бичиж байна. Чи одоо 63 нас хүрсэн байна. Амьдралынхаа урт замыг туулж олон баяр баясгалан сорилт бэрхшээлийг давн гарсан гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь эрүүл сарвал хайртай хүмүүсийн дунд ад жаргалд амжиж байгаа гэж найдаж байна. Залуудаа мөрөдөж байсан зүйлийнхээ ихийг биелүүлсэн үү? Дэлхийд Монгол улсынхын нэрийг гаргасан мундаг загвар өсөгч болж чадсан уу? Спортоор тууштай хичээлж өөрийгөө хөгжүүлж чадсан уу? Хэрв чиний өссөн зарим мөрөөдөл чинь биелээгүй байсан ч харамсах хэрэггүй. Учир нь амьдралын үнц нь зөвхөн хүрсэн амжилтаар хэмжигддэггүй. Чиний туулсан зам, чиний хайрлсан, хамгаалсан хүн бүхэн чиний хувьд хамгийн үнцэнтэй. Эцэст нь гэж хэлэхэд эрүүл мэндээ сайн анхаарч гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Ирээдүйн надад ад жаргал
уртнаас үсэй. Үндтгсэн өнөөдрийн дүрм бэлэг. Ямар гоё юм бэ. Ирээдүйнх нь ерөөсөө зориг мөрөөдөл яг энэ захианаас харагдаж байна. За Эрдэнэ чимээг ихч маань бас захиагаа бичиж авчирж ирсэн 16 настай өөртөө хандаж захиа бичсэн байсан. Тэгээд тэрхүү захиаг нь би уншаад өгье. За 16 настай өөртөө гэж хэлж байна. За сайн уу бяцхан минь. Чи одоо амьдралынхаа эхлэл дээр зогсож байгаа. Ирээдүй ямар байх бол гэж догдолж бас хаяа айж байгаа байх. Чамд хэлэх нэг л зүйл байна. Бүх зүйл аажмаар байранд орно. Чи олон удаа алтна, олон удаа эргэлзэн. Гэхдээ битгий шантраарай. Тэр бүх сорил чамайг илүү төсвөртэй, илүү ухаалаг хүн болгоно. Сурч мэдхээс хизээч бүү залхуур. Хичээлдээ үнэнч бай, нэг л өдөр чи хиймч болно. Хөдөлмөр хариуцлага хоёр чамайг хүссэн замт чинь нөхтлөн. Ажилдаа эзэн болж хийсэн бүхэндээ сэтгэл зориулдаг хүн болно. Гэхдээ амьдрал зөвхөн ажил биш гэдгийг санаарай. Чи нэг л өдөр сайхан гэр бүлтэй болно. Чамайг хамгийн ихээр хайрлах хоёр өрчин хорвоод мэдлэн. Тэднийхээ нэмсэглэлээс жинхэнэ над жаргалыг мэдэрнэ. Харин дараа нь ачзээ нарчин нэрэхэд амьдралын хамгийн сайхан бэлэг энэ байжээ гэж ойлгоно. Тэдний имээ гэж дуудах ганцхан үг бүх ядаргааг мартуулдаг юм шүү. Заримдаа өөрийгөө хит их зэмлэж бусдын төлөө өөрийгөө орхигдуулах үе гарна. Тиймээс өөрийгөө ч бас хайрлаж сураарай. Амарч бай, инээж бай, хүсснээ хийж бай. Ээж аавыгаа эрхлүүлж хайртай хүмүүсээ чанга тэврээрэй. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Амьдрал чамд жаргалж өгнө, гуйнагч өгнө. Гэхдээ эцэст нь эргээд харахад чи алхсан замдаа харамсахгүй. Учир нь чи үргэлж үнэнч хөдөлмөрч гэр бүлээ гэсэн сэтгэлтэй явна. Өнөөдөр 63 наснда би хамгийн ихээр бахархдаг зүйл бол албан тушаал, шагнал биш. Харин хайртай үр хүүхэд ач зээ нарынхаа инээд гэр бүлийнхээ элэг бүтэн халуун дулаан урамсгалаар бахархах болно. Тиймээс бяцхан минь ирээдүгээс бүү өөртөө итэг, хүн бүрт ийдэг бай. Хөдөлмөрөө бүү хармал бас аз жаргалыг том зүйлээс биш өдөр бүрийн жижигхэн мөчүүдээс олж хараарай. Чи сайхан амьдран хайртай шүү. 63 настай өөрөөс чинь 16 настай бяцхан чамд. Гэт ийм гоё захиаг имээ маань бичиж ирсэн байна. Ямар гоё юм бэ бүр. Үнэхээр сэтгэл бас хөдөлмөр ийм гоё захиа байна. Амьдрал ийм бас ийм удаан юм шиг болж ирээвч маш хурдан цаг хугацаа өнгөрдөг гэдгийг хэлж гин. Тэгээ хамгийн чухал нь гэр бүл өөр хүүхэд шүү гэдгийг бас имээ маань хэлж гин. Тэгээд энэхүү захиагаараа өөрөөсөө гадна бас залуус дүү нартаа одоо хүүхдүүдтэй өөр ач нартаа бас ийм гоё үгнүүдийг хэлж гин гэж бас харж байна. Тэгээд ийм гоё захиа бичиж ирсэн хоёр одоо зочиндоо маш их баярлалаа. Сэтгэл хөдлөж нэмээ маань бас өөрийнхөө захиаг уншаад нүдэнд нь нулимс цэлэгнээд сууж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд сэтгэл нь ямар байна? Маш сайхан байна. Сэтгэл маш хөөрч байна. Ер нь 16 настай гэдэг одоо хүүгийнхаа насанд ирэх өөрийгөө эргээд бодоход яг ямар охин байсан бэ? Яг нэг жижигхэн бор охин л одоо юугаач мэдэхгүй л явж исэн нас шүү дээ. Тийм сайхан жинхэнэ сайхан нас. Тийм шүү. Яг энэ саяны захиан дээр гардаг шиг одоо юу болох нь мэдэгдэхгүй. Одоо яах нь мэдэгдэхгүй. Тэгтэл мэдээж хөдөлмөрлөөд хичээж яхад болно доо гэсэн хүсэл эрмэлзэлтэй тийм бяцхан охин байсан баг. Тэгээд мэдээж захиан дээр хэлж ийн бүх зүйл сайхан болно. Тэгээд мэдээж ингээ сайхан болсон байна. Үр хүүхдүүдээрээ ач зээнраараа ингээ хүрээлүүлсэн ийм гоё аз жаргалтай амьдралыг бас бий болгосон байна. Баярлалаа. Тэгээд манай одоо дүүрэн бэлгийн хувьд ч гэсэн ирээдүйнхаа бас өөртөө хандаж маш гоё захиа бичсэн. Тэгээд захиагаа уншиж хаад чамд бас ямар мэдрэмж төрж ив? Нэг тийм өөртөө өөрх ирээдүг одоо ирээдүйн төлөө улам хичээл зүтгэл гэж тийм одоо өөрийгөө их харуулахыг хүссэн дээ. Ямар гоё юм бэ. Тэгээд хоёр одоо зочин маань бие биендээ гоё хэлхийг хүссэн үгээ хэлээд нэвтрүүлээ дуусгая. Эрдэнэ чимээг хичээс эхлэе. Хүүдээ маш их хайртай шүү. Улам ихийг бүтээгч амжилт дүүрэн яваарэ гэж ерөөдөө тийм байна. За манай дүүрэн бэлэг нэмээдээ бас хандаж сэтгэлийнхаа үгийг хэлье. За хайртай мэдээ. Намайг яасан ч дэмжиж юу байгаа хэрэгтэй зүйлд тусалж байдагт маш их баярлалаа. Тэндээ маш их хайртай шүү. Баярлалаа.
За баярлалаа. Ингээд хоёр зочиндоо маш их баярлалаа. Хүрэлцэн ирж нэвтрүүлэгт манай оролцсонд дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд та манай эрүүл их байгаа дуртуудаа наслаарай. Манай дүүрэн бэлгийн хувьд хүссэн зорилгодоо заавал хүрээрээ. Яг ийм хөрхэн зөв хүмүүжлтэй. Дандаа ийм гоё даруухан эерэг ийм хүүхэд байгаад хүссэн бүхэндээ хүрэх болтугай гэж хэлье. За ингээд баярлалаа. Нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгчдээ бас баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчдээ.